Хэрлэн гол нь 1213 км 6 аймаг 43 сумыг хамруулан урсдаг. Тэгээд Хэрлэн гол өмнө нь би зөндөөс хэлсэн. Тэгээд би ер нь уснаас айдаг. Одоо хинтээ орох гэж явж байна. Багнуураас хинтээ орох замд ингээд зам талбайг цэвэрлээд явж байгаа хүмүүстэй уулзлаа. За ямар төрлийн хог их байна? Юу эн чинь янз янзын хог байна. Одоо малын сэг, зэм, тэгэл тэр памперс хүүхдийн одоо энэ замын хажуугаар авчираад хайрцагтаа өөттэй бүр аяж байгаа юм чинь. Бүр олноор нь уу? Олноор тэр гэртээ цуглуулд юм байлгүй. Тэгэл нэг одоо багнуураас гадагш гарахтаа ч юм уу хинтгээс нааш явах чинь хотоос гадагшилж үед л одоо хогоо гэрээсэл холдуулж аяж байгаа юм тэр хөх. Замаасаа гараад шээж чадахгүй байгаа шүү дээ. Зам дээр зогсож шээчгэл тэр шуудууг бид нар дагалт үгүй явж байгаа шүү дээ. Тэр шээсэн дунд. Одоо энэ даваа маваанууд дээр чинь сайхан овоон дээр зогсож ийн гэж бодож шүү дээ, тийм ээ. Тэгэл бид нар чинь тонгоогоод тэр хогоо авах чинь нэл шээс өнөрч идэв шүү дээ. Шээгээл хогон дээр. Нөгөө нэг тахилгын сайхан овоо биш ээ. Энэ баян даваа тийм байна. Энэ замчдын овоо энэ төтлүүрэн тэр бүгд шүү дээ. Би засал овоогоо сайхан шүтэл тэгэл өвдөн шүү. Тэгээ хогоо аял хогийн төвн бид нар яг хог ингээл тонгоогоод авчихдаг шээсэн гэж байдаг. Хатдаг одоо хог болоод байгаа. Хатдаг хог болоод байна. Одоо овоонд татгоо тэгэл ингээл хийсээд айгүй хол ус хийсэн. За манай сургууль дээр энэ лазик хөнгөн цагаан маань тэгээд энэ зүйлийг болохоор цуглуулад тэгээд энэ цуглуулсан зүйлүүдийг хайлуулад маа болж байна. За мөн дээрээс нь хайлуулсан хаягдлуудаа болохоор ингэж хэвэн дээр бариад за энэ хэв барьсан зүйлээ болохоор дахиад тэрэн дээр цутгаад за цутгасан зүйл маань бүтээгдэхүүн болоод гараад ирэхдээ юм шатар болоод гараад ирж байна. Одоо хүмүүс хэрэглээл хайчдаг ийм лазыг ашиглаад одоо сурагчдаа дадлага ажлыг нь яг бодит дээр хийлгэж үзүүлэхээс гадна тийм өөр болон одоо амьдралын ухаан бас сургаж ийн гэж ойлгож байна шүү дээ. Энэ бол хог бол мөнгө гэдгийг ойлгуулж байгаа гэсэн үг шүү дээ. Би бол тийм амар мундаг хүн биш. Гэхдээ хог баг гаргахыг хичээдэг. Жишээлбэл энэ гутлыг би бас 7-8 жил өмсөж байгаа. 7-8 жил өмсөж байгаа. Зүгээр л байгаа шүү дээ, тий. Муудсан юм алгал байгаа шүү дээ. Бүтэн 7-8 жил би хог хаяагүй шүү дээ. Дахиад ч өмснө би энийг. Хувцс юм чи хүн ямар шалтан үсэг явалтай хэрэгтэй. Гэхдээ хэсэг хугацааны дараа хог болж үлддэг. Жишээлбэл энэ цамд хэр удаж байна? Энэ цамд энэ чинь жилийн өмнө гэсэн. Оо, бас тэ 1 жил өмсөж байна. За Өмд үү? Нөө хэдиймээ давж байгаа санагдчихлаа. Юунд дарж байгаа тэгээ. Хэдиймээ гэдэг нэг Үнэ асуудаг. Би үнийг асуух хугацааг юм за. Энэ чинь нөгөө жинсний цахилгаан явуулсан. Тэгээд нөгөө юу гараад явуулсан шүү. Тэгээд юу энэ чинь нийцээ авсан юм би. Нийт бас л жилийн өмнө авчихсан. Нөгөөх нь одоо ажгүй. 6 сар 8 сар гэсэн. 6 сар 8 сар. За ер нь бол хувцс хэр их худалдаж авдаг вэ? Үгүй шүү дээ. Би нэг цалиад авсан 3 хол авчихсан. Тийм үү. За баяр үргээ дүлгөө өстө мундаг юм байна. За сууж дэлгөөнө. Баяр үргээ. Гэхдээ ер нь юу шүү дээ. Нэг хугацаа өмсөж тэгээд нэг өнөөдөр чи гааж өгдөг юу өмсөх гэж санаа зовхон байхгүй. Зүгээр заагаас ганц л байгаа бариад ирэх юм. Яг үнэ. Тийм шүү. Тэгээд цаг юм л дээ. Тэгээд би ч нэг 12 хот авах нэг 12 гэж авах. Өөр ер нь бол тэгээд хэцүү байх. За яг үнэ мундаг